За. Тэгээд юутсан 3 минут бичлэгүүд ирчээ. Тэгээд би нэг зүйлийг гоё. Яг миний бичлэгүүдийг шеэрлж байгаа гэдэг хүмүүс баярлалаа. Тэгээд шеэрлэрээ. Нөгөө талаараа би илүү их ичдэг байхгүй. Ер нь ингээд баярлалаа. Та мундаг шүү. Би таны бичлэгүүдийг үзэж байгаа шүү гэдэг яа шүү гэхээр илүү их ичдэг. Яг бол ичиг буцархай бас надад байдаг. Гэтэ зүг газараа тэрийг унтраас сурах хэрэгтэй байх. Тэгээд одоо юутсан ямар ч гэсэн унтраас авчирсан ингээд юм ярих гасууж байна. Тэгээд юутсан одоо яг хөө тэгээ манай пэйж угаасан анханасаа энэ номыг түгэх гэж нэгдсэн пэйж. Тэгээ энэ номыг доторхыг ярих гэж нэгдсэн пэйж учраас одоо сүүлийн энэ номоо жоохон ярих гэдэг. Энэ номыг ярьснаас болоод харин гаж урсгал, буруу урсгал гэх мэтлэг үгнүүдийг шууд олон тойргоор их сонсдог. Байгаль сонсоод тохоор ер нь бол жоохон ядраад байхгүй. Тэгтээ юутсан. Одоо яг хөтэ тэгээд энэ миний сонгосон замын ингээд жаргал нэг байгаа, зовлон бас байгаа юм чинь зовлонгоо бас бүр ингээд жаргалаад идлээд явах хэрэгтэй баг. Тэгээ хэлжсэн шүү дээ харин чинтэй яг уулзаад анхын цогц тасгал гэдэг зүйлийг ерөнхийдөө сурахад 7 хоног л зарцуулсан шүү. Яг энэ номыг уншихад нэг тийм хэцүү байгаагүй. Яг л өмнө номд уншижсэн ном уншиж байгаа юм шиг санагдчихсан. Яг охтын тухай мэддэггүй ч юм уу, төрөлхөөсөө энэ зүйлийг ойлгох потенциалгүй хүмүүс бас байдаг. Гэтэ тэр зүгээр ягаад гэвэл би та нарт тийм хүмүүст л энийг ойлгох гэж иймэрхүү зүйл хичээл хийж байгаа шүү. Тэрнээс биш хүн болгоны ойлгох зүйлийг ярих байсан бол надад бичлэгийг шаардлага байхгүй. Хүн болгоны мэддэг сэдвийг ярих шаардлага байхгүй. Тэг цагаа өрөөд явах уу. Тэгээ та нарын цагийг өрөөд явах уу, би өөрөө цагийг ч өрөөд явах уу. Гол нь яг юм бэ гэхээр богино хугацаа зарцуулж, маш богино хугацаанд ингээд мэдсэний хариуд бас буцаад тэр хэрээрээ ачаанууд нэмэгдсэн. Гэтэ одоо харин та нарт яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр өмнө хэлжсэн санаагаа татчихлах гээд байгаа. Та нар яг одоо энэ зүйлийг сурахын тулд, энэ эрүүл мэндийг сурахын тулд, цогц дасгалыг сурахын тулд амьдралдаа нэг 15-20 минут зарцуулаад хийждэг. Энэ дасгалыг сурахын тулд миний зарцуулсан шиг их зовлон туулах шаардлага байхгүй. Миний зарцуулсан шиг их цаг хугацаа зарцуулах шаардлага байхгүй. Ойлголцохын тулд шүү. Тэгээд та нарт бас энийг ойлгуулахын тулд хичээж байгаа. Олон юу гэдэг өмнө нь бид нар ингээд дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүрэхгүй ш. Нэг насны амьдрал хүрдэг байсан. Одоо л ганцхан төвчлөөр дараа л болов. Өмнө нь бидний байнга ярих туртай тэр Тэмүүжин гэдэг хүн Чингис хаан энэ дорноос өрн баруун хүрэхийн тулд бүтэн амьдралаа зориулсан хэдэн зуун мянган хүний цус урсгачиж хүрсэн байхгүй. Тэгээ тэнд байдаг тэр зүйлсийг амсч үзхийн тулд хаан хүн л амсдаг байсан гэх мэтчлэн. Тэгээд одоо тэгэхээр яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нэг юм гэхээр зарим нэг хүний бүр бүтэн амьдралаа хэдэн зуун жил оролдож хүрсэн ойлголтод одоо бид нар айгүй хурдан хүрсэн байхгүй. Тэгээд дээрэс нь яг тэр зүйлийг хийх юм бол бид нар маш амархан болцсон. Тэгэхээр энэ одоо миний зарцуулсан хугацаа зовлон гэдэг зүйл ирээдүйд хин нэгэн хүнд яг энгийн зүйл болж очих хэрэгтэй байхгүй. Тэр энгийн болохын тулд одоогийн зүйлсийг хийж байгаа. Өөрийгөө бас хөгжүүлж байгаа. Өөрийгөө ойлгож байгаа зүйлсээ энгийн болгож хүмүүст богино цаг хугацаа зарцуулж ойлгохын тулд дээрэс нь маш олон алдаануудын үр дүнд суралцсан зүйлээ тэр алдаануудыг хийлгүүгээр шууд тэгээ зөвөр богинохноор зөв богинохон замаар хүрэхийн тулд одоогийн бичлэгүүдийг хийж байгаа шүү.